Сайн мэцхан үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ үе мөч дотор уламжлалтын мөнх онц эмнэлгийг үзэгч та бүхэндээ танилцуулж байна. За тус эмнэлгийн хувьд 1998 оноос хойш тасралтгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм туршлагатай хамт олон юм а. Ингээд мөнх онц эмнэлэгтэй хамтдаа танилцгаая. Эрүүл мэнд эрхэм баян. Тэгвэл эрүүл мэндийн салбарт сүүлийн 18 жил тасралтгүй үйл ажиллагаа болж байгаа үе мөч дотор уламжлалтын мөнх онц эмнэлгийг танилцуулж байна. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь үе мөчний ямар нэгэн өвчнөөр өвчлөдөг гэсэн судалгаа байдаг. За харин манай улсын хувьд үе мөчний өвчин залууж хандлагатай байгааг эмч мэрэгжилтнүүд хэлж байгаа юм а. Тэгвэл үе мөч дотор уламжлалтын эмчилгээний төрөлдсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг мөнх онц эмнэлэг үзүүлж байна. Сүүлийн үеийн шинэлэг эмчилгээг үйл ажиллагаанд нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчин бүрдүүлж чаддгаараа эднийх давуу талтай. За манай мөнх онц эмнэлэг нь 1998 онд үе мөч дотор уламжлалтын чиглэлээр 15 ортойгоор байгуулагдсан. Тэгээд 98 оноос хойш одоо хүртэл бид 3-4 удаа одоо эрүүл мэндийн яамнаас магадлалын идэвхжил авсан нь одоо бидний үйл ажиллагаа тусламж үйлчилгээ ямар төвшөнд явагдаж байгаа нь бол эндээс харагдж байна. Үе мөч дотор уламжлалтын мөнх онц эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх хувьд нь ясны ургалт, системийн өвчин, хэрэг өвчин зөвхөлдөг байна. За үе мөчний өвчний шалтгаан ангийн нас үүдэлтэй байдаг байсан бол сүүлийн үед амьдралын буруу хэм маягтай холбоотой болж байгааг ч эмч мэрэгжилтнүүд сануулж байлаа. Энэ өвчнийг ер нь ихэнх үед нь тоохгүй, за өвдсөн үед нь өвчин хамдаах юм хэрэглэж их буруу эмчилгээ явдгаас болоод өвчин хүндрэх юм магадлал өндөр байдаг. Тэгээ манай монголчуудын хувьд бол хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах ийм тохиолдол их гарч байна. Ерөөсөө одоо сүүлийн үед хүмүүс одоо 55-аас дээш насны хүмүүс ихэнх нь тэр хиймэл үений хагалгаа гэдгээр бол хошуурч байна л да. Тэгэхээр энэ байдалд хүрэхгүйгээр нэгэсэндээ эсрэслийн хэмжээнд хүрэхгүйгээр эмчилгээний асуудлыг шийдэх. Хоёрдугаарт нь зарим боломжтой нэгэн хүмүүс нь Монголдоо биш гадагшаа явж тэр хиймэл үений хагалгааг хийлгэж байна. Энэ гадагшаа гарч байгаа урсгалыг аль болох багасгах, Монголдо Улаанбаатартай эмчилгээний асуудлыг шийдэх тийм л зорилго тавьж ажиллаж байгаа. Мөнх онц эмнэлэг жилдээ 2000-аас 2500 хүнийг онцлон зөвлөгөө өгч жилд дунджаар 600-аас 700 орчим хүнийг хэвтэн эмчилдэг байна. Эднийх Европ болон ардын уламжлалт аргыг хослуулан эмчилгээг үзүүлдгээс гадна орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжийг эмчилгээ оршилгоонд цаг алдалгүй нэвтрүүлдгээрээ давуу талтай. Тухайлбал сүүлийн үеийн шинэлэг эмчилгээ болох PRP буюу амьд эсээр баялаг цэвэр тижээлийн үүргийн эмчилгээг үзүүлж байна. За энэ PRP эмчилгээ бол манай эмнэлгийн хувьд 2012 оноос хойш төлхөө хэрэгжилж үр дүнг нь бол мэдэрсэн байгаа. Залуу эсүүд, тромбоцитийн массууд энийгээ ялгаад одоо энэ тухайн хүнийхээ үений энэ ясны ургалт энэ прогресс төр хийхээрээ тэр ясны ургалж хожил чинь тодорхой хэмжээгээр нөхөн төлж нь одоо зөөлөн одоо эрүүл байх ёстой. Тэр гялан бүрхүүл эдгээр нь бол маш хурдтайгаар төлж гэнэ гэсэн үг. Ревматоидны артрит өвчний үед хүндэрлэр зөвхөн өвдөг биш полисирозит гэдэг хүндрэл өгдөг. Тэр нь бүх үедээ хүндий болгонд ийм шингэн урдаг. Ийм шалтгааных нь хувьд бол ийм хоёр янз. Мөн бас тамирчид одоо бөхчүүд бэлтгэл хийдэг хүмүүс гэмтлийн гаралтай бас ийм шингэн үүсдэг. Тэгэхээр энэ одоо ингээд үндсэндээ 25 дахь мл шингэн гарч ирэх гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ зарим нь бол нөгөө буруу эмчилгээ хийдэг. Яг ийм байх үед нь одоо нөгөө халуун шарлах, шавар хийдэг, эсвэл зүгүү тавьдаг. Ийм буруу эмчилгээнээс болж энэ шингэн бол эдэлдэг. Тэгэхээр ерөөсөө яг стандартын дагуу зөв эмчилгээг нь хийх нь чухал байдаг. Үе мөч дотор уламжлалтын мөнх онц эмнэлгийн ерөнхий эмч Батбаатарын хувьд эрүүл мэндийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа чадварлаг эмчээ. Үе мөчний өвчин сүүлийн шатандаа орохоор гарма эмчилгээг хийдэг. За тэгвэл дэлхийн нийтээрээ татгалзаж байгаа гарма эмчилгээнээс мөнх онц эмнэлгийн хамт олонч татгалзаж эмийн ургамлаар орлуулах судалгааны ажлыг эхлүүлжээ. Химийн гаралтай энэ эмийн оронд ургамлын гаралтай эм ингэж монголчуудаа сонгож ингэж хэрэглэвэл бас ямар байх вэ гэдэг үүднээс судалгааны ажлын үндэслэл тавигдсан. Тэгээ үр дүн бол нэлээд өндөр харагдсан. Тэгэхээр ерөнхийдөө одоо эмчилгээндээ бид тэр ургамлаа ингээ эзэмшил бэлдээд эмчилгээндээ хэрэгжилж эхэлж байгаа. Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай хамт олноор бага бүрдүүлсэн нь мөнх онц эмнэлгийн бас нэгэн давуу талаа. За одоо тус эмнэлэгт анагаах ухааны доктор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмчгээд мэрэгжлийн дадлаг туршлагатай эмч нар ажиллаж байна. Өөр ингэсэн одоо лабораторитой эмнэлгийн одоо хөдөө орон нутгаас ирээд шууд лабораторийн шинжилгээ өгөөд газар дээр нь 5-аас 30 минутын дотор бүх төрлийн шинжилгээнүүд гардаг.
Мөн дээрэс нь одоо хуучны анагаах ухааны их сургууль, одоо анагаахын шинжилгээ ухааны их сургууль, мөн түүний харьяа одоо сувилгаан сургуулийн манайх суур бааз эмнэлэг. Тэгээд ерөнхийдөө бол яг оюутнууд ирж энэ дээр одоо эмч болох анхны гараагаа бол манай эмнэлэг дээрээс тавьдаг гэж хэлж байна. За манайх бол аль болох гормон эмчилгээг авахгүй байхыг эрмэлздэг. За тухайн хүний яг зовир шин тэмдгийн дагуу үзлэг онцлогоогоо хийж агаад тухайн хүнд аль тохирох тийм ээ болж игэл одоо гаж нөлөө багтаа тийм эмийн эмчилгээгээр нь авч эмчилдгээрээ давуу талтай. За тэгээд нөгөө нэг түрүүний ярьсан чинь PRP эмчилгээг бас давхар хавсруулж авна. За мөн ПЦ эмчилгээ, уламжлалт эмчилгээ зэргийг хавсруулж авснаар тухайн хүн маань зовир шин тэмдэг нь багасаад сэтгэл ханамж бол өндөр байдаг. Уламжлалтын талаас бол нэгдүгээр ПЦ эмчилгээгээр ерөнхийдөө энэ хийж байгаа уламжлалт болон сэргийн засах эмчилгээнийхээ бараг 50% байдаг. За бид нар хэвтэж байгаа хүндээ манайд хэвтэж байгаа хүмүүс Европ эмчилгээ хийхээс гадна нэг хүн ер нь 7-8 төрлийн уламжлалт болон сэргийн засах эмчилгээ давхар хийлэгдэг. Сэргийн засах эмчилгээнээс бид нар нурууны хүзүүний татлах хийж байна. Электропорез эмчилгээ хийж байна. Инфратуяаны шарлах хийж байна. Ультратуяаны шарлах хийж байна. Цахилгаан төөнүүр хийж байна. Мөн цахилгаанаар халаах, хөлийн уулны массаж, хүзүүний массаж. Тэгээд янз бүрийн одоо архав бронхиттэй хүмүүсэд тантай утлагууд идэг. Лиш 6 тантай, даруй 5 тантай ийм утлагуудыг сэргийн засах эмчилгээнд нэлээд хийж өгдөг. Өвдөгний үеийн ясны ургалтын хувьд ярьж байгаа. 1-2 дугаар үедээ байх юм бол ерөнхийдөө эмийн эмчилгээнүүд явагдана. Эмийн эмчилгээнүүдээ нөхөн сэргийн эмчилгээтэй уламжлалт эмчилгээгээ хавсраад явна. За 3 дугаар үедээ байх юм бол одоо яг зааг үедээ болчихно. Мэсцлийн эмчилгээ хийх үү, эмийн эмчилгээ хийх үү? Зарим нь бол эмийн эмчилгээгээ хийдэг, зарим нь мэсцлийн эмчилгээ рүү ордог. За 4 дугаар үед орох юм бол заалтаар мэсцлийн асуудал, одоо хиймэл үеийн хагалгааны асуудал яригдана гэсэн үг болчихно. Уй мөчний өвчнөөр сүүлийн 10 жил өвчлсөн оюун чимнэгийн хувьд Мөнхөн чимнэгийн Батбаатар эмчээр 2007 оноос хойш эмчлүүлж явна. За түүний хувьд өвдөгний үеэр байнга өвддөг байсан төдийгүй үеэр нугарч чаддгүй байсан бол алтан гартай эмч нарын ачаар одоо хөлөө нугалж чаддаг болсон тухайга оюун чимгээгч бидэнд ингэж ярьсан юм а. Миний одоо энэ өвдөгний одоо үеэр өвддөг нугарахгүй ийм болсон байсан. Тэгээд одоо бас хамгийн анх энэ эмнэлэгт ирээд тэгээд нөгөө өвдөг маань нуурахгүй ингээд ингэж суудаг байж исэн. Тэгээд нэг хөвгөлтэй юм бол ингээд бас нэг хоол идчихсэн чинь ингээд тонгоос миний хөл байхгүй. Яана миний хөл алга гэдэг ингэдэг аахгүй. Тэгсэн яасан чи хөл нугарсан ши сандалдаар орсон байдаг. Тэгээ ерөөсөө энэ эмнэлэгт ирснээр бол энэ үений одоо өвдөлт намд нь хөлөө өвдөд одоо нэг жил дотроо бол ерөөсөө л тэгэл эмнэлгээ бодох, эмчээ бодож ингэж ирдэг. Тэгээ энэ эмнэлэгт ирснээр бол энэ эмнэлэг бол бас үеийг маань үе мөчний өвчнийг эмчлэхээс гадна тийм ээ одоо зүрх судас юу гэдгийг дотроо бас эмчлүүлнэ. Дээр нь бас энэ уламжлалт одоо эмчилгээ энэ ууц нуруу өвдөн энэ нуруугаа одоо эмчлүүлэх тэгээд нуруу хүзүүний шохоожлтонд одоо нуруугаа татуулж байна. За мөн зүү тавиулж байна. Одоо бомб бүх бүтэн биеийн хэсэгчилсэн барай ийм олон уламжлалт эмчилгээнүүдийг бол хийлэгдэгээ. Мөнхөн чимлэгээр үйлчлүүлж байгаа хүмүүст нарийгчилсан үжидлэг оншилгоог хийж тусгайлан эмчилгээ төлөвлөдөг. 5 тухтай тоглог орчин мэрэгжлийн эмчилгээ үйлчлэгийг цогцоор нь үзүүлдэгт мөнхөн чимлэгээр үйлчлүүлэхсдийн сэтгэл ханамж өндөр байсан юм а. Би бүр гişиж чадахгүй орж ирсэн. Хоёр хүнээ төсвөж орж ирсэн. Тэгээ надад өөр хүн болчихсон байж. Тэгээ тоглох харин би одоо ирээсээ салахгүй надад ингээд яваад өөр эмнэлэгт авч гисэхгүй юм чи. Зөвөл өвчөөл тэгэл хайчихсан. Тэгээд ерөөсөө хөлмөсөнд цайж ярих. Энд ирээд хүн болоод байгаа. Тэгээ настай хүмүүсийн хувьд ганцхан үе мөч өвдөхгүй заавалчгүй хавсарсан байдлаар зүрхний өөрчлөлттэй гэдэг юм уу, даралт ихсдэг юм уу, бөөр өвддөг ч юм уу, хит ядаргаатай ч юм уу тийм байдаг. Тэгэхээр ерөөсөө дан ганц үе мөчний эмчилгээ хийгээд байх бас уч дутагдaltaй байдаг. Тийм учраас зүрх судасны талаас нь, бөөрийн талаас нь уушиг амьсгалын эрхтэн системийн талаас нь, ядаргааны талаас нь давхар хавсарсан эмчилгээнүүдийг бол байнга хийх ёстой шаардлагатай байдаг. Уян мөч дотор уламжлалтын мөнхөн чимлэг нь гэмтэл сог судлалын үндэсний төв өсөх зан дагуу мөнгөн гүр эмнэлгийн замын эсрэг талд протез үйлдвэрийн байранд байрлаж байна. Хэрвээ үзэгч та уян мөч дотор уламжлалтын цогц эмчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99 2 59 69 95 62 14 71 дугаар утсаар холбогдоорой. Баярлалаа.